Тэгээд ярилцлага CV-ндээ одоо анхаарах зүйл юу гэдэг талаар бид танилцуулга. Тэр бүлгэндээ босож явж байгаа шаа. Зүгээр гэж ярмаа. Бэрхшээлгүй. Бэрхшээлгүй. Тэдрээс аягүй сайн оролцож байгаа. Оролцоо гэдэг нь зөвхөн одоо ганцхан хөгжлийн бишэлтэй иргэнийг одоо тэгээд өгөөч ингээд өгөөч тэгэлцээж ингэцээж гэж дараас нь хөөцөлдөж явах биш. Зөвхөн одоо орчин тойрны ч зөндөө хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг л оролцуулах юм бол тэр хүмүүсээ чи хажууд байгаа тэр хүмүүсээ чинь оролцоо нь буцаад тэр цаана байгаа тэр хүмүүс тэр бас ингээ хурцх юм байна гэдэг юм би бас яг олж авлаад. Өнөө хүртэл тэр зорилгоос нэг тийм их ухраагүй. Мэдхгүй зүйлээ ингээд ямар хүнээс соо гэхээр хаашаа чи дээ. Энэ багш, энэ дарга гэдэг талаас нь айгаад ч юм уу. Эмээгээд асуудгүй. Тэгээ тэр бол харин буруу байсан юм байна. Тэгээ энэ өөртөө итгэлгүй энэ зүйл хүчлийн ер нь бэрхшээл гэдэг нь ерөөсөн ганцхан хүчлийн бэрхшээл тэр юм биш. Өөрөө хийх гэж хүсэж мөрөж байгаа зүйлийг өөрөө барьчаад хийж чадахгүй байгаа зүйлүүдийг л ер нь бэрхшээл юм байна гэж ойлголоо. Интернетийг хэрэглэх нь өөрөө маш том боломж. Ихэнх нэгнээс ингээд намайг ингээ хайрлаач, намайг ингээ хаяагач, надад ингээ туслаач гэдгүүгээр өөрөө илүү даажлах хэрэгтэй юм байна гэдгийг ингээд аливаа зүйл ингээ хоёр талдаа олж харж байгаа байхгүй. Бүлэг дээрэж тэр хувь хүн өөр дээрэж тэр эхлээд ингээ зориг тавиад тэгээд тэрэн дээрээ ингээд ийм нэгдэлтэйгээр нэгдээд явж чадах юм бол цаашдаа үр дүнд хүрэх юм байна гэд. Миний нэг сэтгэл имзгэлж байгаа гол зүйл ихлээр зэрэг ухтах үйлчлэгээ ч юм уу ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүндлэх тийм зүйлүүд энэ дутагдaltaй санагдаад байдаг байхгүй юу? Орон нутагтаа очиод засаг дарах дээр орё гэж бодож байгаа. Ямар санал тавьж байгаа гэхээр тохооны бэрхшээлтэй улсууд асар их байгаа. Би ингээд тохооны ингээд мэрэгжил сураад ингээд аль нэг байгууллага дээр ч юм уу аль нэг газар ч юм уу сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хурц үйлчлэмээр байна. Тийм манай одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд дундхан тийм бэрхшээлтэй улсууд байна. Тийм хүмүүст би тэгж хүрмээр байна гэсэн тийм санаатай байгаад байгаа байхгүй юу. Тэсээ дараа амьдралаа тэр өөртөө бий болгоно. Ерөнхийдөө дууслаа. Тэгээд одоо цаашдаа бол одоо нэг илүү хамтдаа ажиллах үйлдэлэр гэж би бодож байна.